15-ын 25 байна. Хамт шүү. Мөсө эзэнд хаширсанд эзэн түүнд нэг модыг үзүүлв. Тэр түүнийг усанд хайсанд ус амтлаг болов. Тэнд тэр тэдний төлөө зарлиг шидрэг өгч тэднийг сорив. За. Мөсө эзэн залбирсан байна. За тэгээд эзэн болохоор түүнд модыг үзүүлсэн байна. Тэгээд модоо яа гэсэн бэ гэхээр усанд хай гэсэн байна. Усанд хайсан чинь тэр ус яасан бэ? Амтлаг болсон. За. Бидний дотор ч гэсэн юу вэ? Амтлаг мод орж ирсэн. Тэр ямар мод вэ? Тэр ямар мод вэ? Загалмай. Хараа. Бидний гашуун амьдрал дотор загалмай ороод ирсэн байхгүй. Тэр миний амьдралыг тэр чигээр нь амтлаг болгочихж байгаа. Дахиж гашуун зүйл орж ирсэн ч юу вэ? Тэр амтлаг хизээж тэр гашуун болохгүй. Яагаад вэ? Есүсийн цусаар мөнхөд гим нүглөө уучлуулсан. Тэр модыг би авчихсан учраас. Хараа. Тэр загалмайг би авчихсан учраас миний амьдралд дахиж гашуун зүйл гэж байхгүй. Миний амьдралд цаашдаа мөнхөд амтлаг зүйлээр солигдож байгаа гэсэн. Тэр юу вэ? Авралын маань баяр баясгал. Нэг л өдөр миний дотор тэр мод ороод ирчихсэн. Хизээ вэ? Есүс итгэх үед. Есүст итгэх үедээ би тэр модыг авчихсан. Тэр модыг аваад юу вэ? Миний амьдрал тэр чигээрээ амтлаг болчихсон амьдрал гэсэн. За, тэгвэл бүгдээрээ бодож үзье. Миний амтлаг амьдрал, миний амьдарж байгаа энэ итгэлийн амьдрал, амтлаг амьдрал амтаа алдах болов. Хизээж амтаа алдах боломжгүй. Тэгвэл яагаад амтыг алдуулаад байна? Яагаад бол гомдлох үед гэсэн. Нөгөө л нэг гонгинолдох, гомдлох үед тэр Есүсийн тэр загалмай дээр хийсэн бүх зүйлийг тэр хойш нь тавьчих гэсэн. Буцаад юуг харж байна? Өмнөх амьдралаа хараад. Израильчууд юу гэж гонгинолдог вүлээ? Бид нар Египтэд байхдаа мах идэж, тэ? Бараг л жаргалтай байсан гэх гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. 430 жилийн турш боолын амьдралаар амьдэрсэн хүмүүс шүү дээ. Бид нар ч гэсэн аврагдахаас өмнө сайхан амьдарч ирсэн үү? Хаяа бодохоор нэг сайхан юм шиг те. За өстой ирч чөлөөтэй өстой тийм сайхан тийм зүйлүүдийг хийж ирсэн да бодоод үзтээ. Гим нүгэлтэйг нь там руу явах байсан хүмүүс шүү дээ. Тэр тийм сайхан гэж үү? Сайхан зүйл нэг ширхэгч байхгүй. Аврагсны дараа тэр амтлаг зүйлийг мэдэрч авсан. Энэ нь илүү сайхан юм байна. Бурхан хамгийн амттай зүйлийг надад өгсөн юм байна. Тэгэхээр хардаа. Бурхан ямар бурхан бэ гэхээр бурхан эдгээдэг бурхан гэсэн. Эдгээдэг бурхан. За тэгвэл хардаа. Бидний итгэлийн амьдрал донд энэ эдгээдэг бурхан маш их ажиллаа хийж идэг. Эдгэх ганцхан арга л байна. Би өөрийнхөө энэ гашуун амьдралыг эдгэх ганцхан арга л байна. Юу вэ? Юу юм шиг байна? Загалмай. Тэр аврал. Тэр аврал байгаа учраас миний энэ гашуун амьдрал эдгээгдэж чаддаг. Тийм учраас бурхан юу вэ? Эдгээгч бурхан байхгүй. Хараа. Надад хэцүү зүйл байна. Надад хэцүү зүйлсүүд гарч ирсээр л байна. Тэгвэл аврагдсны дараах хамгийн чухал зүйлийг хэлье. За. Гэтэл 15-ийнхаа 26-ыг уншийе. Тэр хэрв та нар эзэн бурхныхаа дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэлмид зөв зүйтэй үлдэж түүний тушаалуудад чих тавьж бүх зарилгийг нь сахивал би Египчүүдэд болсон өчнүүдээс нэгийг нь та нарт болгохгүй. Учир нь эзэн би та нарыг эдгээгч билээ юу? Аврагсны дараа хамгийн чухал зүйл юу вэ гэвэл хараа. Үгэнд дуулууртай байх нь эдгээгч бурхан. Бид нар 9-ний өдөр болгон үг сонсож байна. 3 дахь өдөр болгон үг сонсож. Яагаад сонсоод байгаа юм бол? Эдгээгч бурханаа эргэн санахын тулд гэсэн. Бид нар дорхноо мартчихдаг үстэй. Нөгөө эдгээгч бурханаа дорхноо мартаад байгаа. Израилийн ард түмэн яасан бэ? 3 хоноо л мартчихсан. За, 9-ний өдрийн үг дууслаа. 1-т, 2-т. Хэдэн өдөр нь дахиад үг вэ? 3 дахь өдөр. Яагаад вэ? Бид нар 3 хоноо л тэр авралын баяр хөөрэ мартчихдаг хүмүүс байна. Дахиад 3 дахь өдөр дууслаа. 4-т, 5-т хагас. Дараач нь хизээ вэ? 9-ний өдөр. Хардаа. Яагаад 3 дахь өдрийн үг чухал? Яагаад 9-ний өдрийн үг чухал вэ? Израилийн ард түмэн гомдолсноос болоод 40 жилийн зовлон амсан. Биднийг битгий гомдлоосоо гэсэндээ 3 хоногийн зайтай үгийг өгөөд. Хардаа. Бид нар үгийг сонссон бол эдгээгч бурхнаа бодонгоо тэр итгэлийн сэргээх хэрэгтэй гэсэн. Зүгээр л нэг ирээл үг сонсоод байлаа. Эдгээгдэхгүй. Үг ойлгохдохгүй, ухаарахгүй. Үгийн төл энэ одоо энэ ч сарих юм бол үгийн дагуу амьдраасаа гэдэг. Үгийн дагуу амьдрахгүй байгаа. Тэгвэл би яах вэ? Би хизээч эдгээгдэхгүй гэсэн. Уул нь
Авралынхаа баяр хөөргийг авчихсан. Итгэлийн амьдралын юу вэ? Идгэлт байхгүй болчих. Юу вэ? Авралынхаа баяраас мартаал яваад байна гэсэн. Зовлон ороод ирэхэд юу вэ? Намаа хин итгэх вэ? Энэ сурж байгаа үг маань идэх. Тийм учраас 3 дахь үнэхээр чухал. Ингээ та харах юм бол эзний өдөр их ирээд 3 дахь өдөр цөөрчдөг тийм. Яагаад юм бол идгэлэхийг хүсэхгүй байх гэсэн. Тэгвэл идгэлэхийг хүсэхгүй байгаа хүмүүс юу вэ? Хамгийн хойгор суугаад гомдлоод гогноод өчдөг гэсэн. Тийм үстэй. Тэгвэл бүгдээрээ бодож үзье. Идгээгдэх хэрэгтэй. Идгээгдэхийн тулд юу вэ? Үгэнд дуулууртан байх хэрэгтэй. Бурхны дуу хоолойг анхааралтай сонсгож. Яаж сонсох гэсэн бэ? Унтаад сонсоод байсан байх уу? Зүрмлээ сонсоод байсан байх уу? Яаж сонсох гэсэн бэ? Анхааралтай сонсох гэсэн. Унтаад сонсоод байгаа хүмүүс юу идгээгдэх юм шиг байна уу? Идгээгдэхгүй шүү дээ. Яагаад вэ? Сонсохгүй юм чи яаж идгээгдэх юм бэ? Тийм биз дээ. Нөгөө нэг зовлон үг сонсон нэрийдлэр унтж байгаа л босоод ирлээ. Тэгээ доошоо буулаа. Яах вэ? Нөгөө зовлон дахиад сэдрээ гараад ир. Яагаад ингэж юм бол яагаад ингэж юм бол яагаад ингэ. Гэтэл үгийг анхааралтай сонсоод түүний мэлмид зөвийг үйлдээд түүний тушаалуудад нь бүр чиг тавиад бүх зарилгыг нь захиад яваад байгаа юм яах вэ? Ямар зовлон орж ирсэн тэрнгээр идгээгдээд чадна гэсэн. Яагаад вэ? Идгээгч Бурхны үгийг сонсож байгаа учраас. Тэр хүмүүсээ нойртойгоо тэмцэж сурах хэрэгтэй гэсэн. Үнэхээр ядарсан үед хэцүү л дээ. Гэхдээ яаж хийж яхаа л гүрийгээ сонсох хэрэгтэй. Тийм биз дээ. За тэгэхээр бид нар идгээгдэхийн тулд бидний чих маань сэргийх байх хэрэгтэй. Үгийг сайн анхааралтай сонсох хэрэгтэй. Тэгж байж миний энэ амьдралын зовлон, зовнил, өвчин, санхүү бүхэл зүйл зэгцрээ гараад ирж байна. Яаж вэ? Бурхны үгээр идгээгддэг гэсэн. Бурхны үгээр идэгддэг.